Одоо present perfect цагийн баттгал асуултыг ажиллая. За present perfect цаг маань өнгөрсөн болсон үйл явдлын өмнө болсон үйл явдал буюу өнгөрсөн цагийн талаар илэрхийлэхдээ ярьдаг гэж ойлгож байна. За жишээ нь I, we, they, you байвал have туслах үйл үгэн дээр үйл үгэн ардталтаа дөрвөн хувирлтаа байвал ed төгсгөлтэй, дөрвөн бус хувирлтаа байвал дөрвөн үйл үгийн 3 дугаар хэлбэрээр ордог байгаа. За he, she байвал has за мөн үйл үгийн 3 дугаар хэлбэр эзэл үйл үг ардталтаа ed төгсгөлтэй орно. За жишээ өгүүлбэр авч үзье. За Tom can't find his key. He has lost his key. За энэ өгүүлбэр дээр болохоор has lost гэдэг нь болохоор present perfect цагаар бичигдсэн байна гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ present perfect цагийн баттгал тасалбарыг ажиллацгаая. За дараах өгүүлбэрийг present perfect цаг дээр хөрвүүлж бичгтээ дээрх өгнүүдийг ашиглаарай гэсэн тасалбар. Энэ өгүүлбэр Tom is looking for his key. He can't find it. За тэр түлхүүрээ хайж байна, түлхүүрээ олохгүй байна гэсэн өгүүлбэр юм тийм ээ. Тэгэхээр түлхүүрээ Tom has lost his key буюу түлхүүрээ алга болгочихсон гэсэн өгүүлбэр юм тийм ээ. За дараагийн өгүүлбэр Maria's English wasn't very good. Now it is better. За Маригийн англи хэл тийм сайн биш байсан тийм ээ. Маш сайн биш байсан гэж юм тийм ээ. Сайн биш байсан. За гэхдээ одоо сайжирчихсан байна тийм ээ. Тэгэхээр түүний англи хэл сайжирчихсан гэсэн утгаар бичгэнэ тийм ээ. За сайжрах гэдэг үг маань improve гэдэг үг байгаа. Тэгэхээр энэ дэр сайжирчихсан байна гэдэг өгүүлбэрийг тийм present perfect цаг дээр бичих хэрэгтэй. За тэгэхээр poor English гэж байгаа учраас энэ дэр has за тэгээд сайжрах буюу improve гэдэг үйл үгийн араас ed төгсгөл бичээд improved болно гэсэн үг тийм ээ. За poor English is improved. Poor English has improved тийм ээ. За дараагийн өгүүлбэр my bag was here but it isn't here anymore. За миний зүнх энд байсан гэхдээ энд байхгүй болчихсон байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор миний зүнх алга болчихсон гэсэн утгаар бичнэ. Алга болох гэдэг бол disappear гэдэг үг байгаа. Тэгэхээр my bag гэж авах учраас has за disappear гэдэг маань дөрвөн хувирлаар хоёрдог. Тэгэхээр disappeared болно гэсэн. За дараагийн өгүүлбэр Lisa can't walk and her leg is in plaster гэж байна. За тэгэхээр түүний Лиза явж чадахгүй байгаа хөл нь гипстэй байгаа гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр Лиза хөлөө гэмтэж гисэн гэсэн утгаар бичнэ. Лиза гэмтэх гэдэг бол break гэсэн утгаар авч байгаа тийм ээ. Хөлөө хуудлах гэмтэх. За тэгэхээр энэ дэр Лиза гэж авчраас has за тэгээ break гэдэг үг маань irregular буюу дөрвөн бус хувирлаар хордог учраас дөрвөн бус хувирлын 3 дугаар хэлбэр буюу broken гэдэг үгээр бичигдэнэ. За тэгэхээр Lisa has broken her leg. За тэр хөлөө гэмтэж гисэн. За дараагийн өгүүлбэр за last week the bus fare was 1.80 pound. Now it is 2 pounds гэж байна. Тэгэхээр энэ дээр болохоор өнгөрсөн 7 хоногт автобусны төлбөр 1.8 паунд байсан. Одоо 2 паунд болсон. За тэгэхээр автобусны төлбөр ихсэн байна тийм ээ. Тэгэхээр автобусны төлбөр өсчихсөн байна гэдэг утгаар бичнэ. За ихсэх гэдэг үг бол go up гэсэн үг байгаа. За тэгэхээр автобусны төлбөр ихсэн гэд present perfect цаг дээр бичгээрээ has болно гэсэн үг тийм ээ. The bus fare has за ихсэх гэдэг үг маань go гэдэг үг маань дөрвөн бус хувирлаар gone болдог. За gone up болно гэсэн тийм ээ. За дараагийн өгүүлбэр Dan didn't have a bird before. Now it has a bird. За тэр өмнө нь сахалгүй байсан одоо сахалтай болчихсон байна тийм ээ. Тэгэхээр түүний сахалаа ургуулчихсан байна гэж хэлж тийм ээ. Тэгэхээр Dan за ургуулах гэдэг үг grow гэдэг үг байгаа. Grow ургах ургуулах. За тэгэхээр Dan байгаа учраас has за тэгээд grow гэдэг үг маань болохоор дөрвөн бус хувирлаар өрдөг grown болдог. За grown bird. За тэр сахал ургуулчихсан байна тийм ээ. За 7 It was raining 10 minutes ago. It isn't raining now. За 10 минутын өмнө бороо орж байсан. Одоо бороо орохгүй байна тийм ээ. Тэгэхээр бороо зогсчихсан байна гэдэг өгүүлбэр болох хэрэгтэй. Тэгэхээр за зогсох гэдэг өгүүлбэр маань stop гэдэг үг байгаа. Тэгэхээр it байгаа учраас it has за stop гэдэг маань дөрвөн хувирлаар хоёрдог. Ed төгсгөлтэй бичигдэнэ. It has stopped raining. За бороо орохоо болчихсон байна. Зогсчихсан байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр I washed my sweater and now it is too small for me. За би цамцаа угаачсан. Одоо надад багдчихсан байх гэсэн утгаар бичсэн тийм ээ. Тэгэхээр цамцаа угаасан, цамц нь багдчихсан гэхээр цамц нь агшсан гэсэн утгаар бичнэ. За агших гэдэг бол shrink байгаа. За тэгэхээр my sweater байгаа учраас has. За shrink маань дөрвөн бус хувирлаар хордог. Shrink болдог. За тэгэхээр shrunk. My sweater has shrunk гэсэн үг болох нэ. За дараагийн тасалбарыг авч үзье. За энэ дээр биеийн болон гоны ялгааг харуулсан өгүүлбэрийг хүчиж юм байна. За тэгэхээр биеийг ямар нөхцөлд хэрэглэдэг вэ гэхээр бие нь ямар нэгэн одоо газар руу яваад ирсэн гэж бичгээр бол биеийг хэрэглэдэг. За ган гэдэг бол явчихсан буюу яваад ирж ирээгүй байгаа тэндээ байж байгаа гэсэн утгыг илэрхийлэхэд ашиглана. За эхний жишээ өгүүлбэрийг авч үзье. За my parents are on holiday. They have gone to Italy гэж. За тэгэхээр миний эцэг аялалд явсан. Тэд Итали явчихсан гэсэн утгатай өгүүлбэр байна. За дараагийн өгүүлбэр hello. I have just to the shop. I have bought lots of things. За тэгэхээр энэ дэр сайн уу би дэлгүүр дөнгөж сая дэлгүүр явчихад
ирсэн. Би маш олон зүйл бодлож авсан гэсэн утгаар бичгэнэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор been, just been гэдэг үг бичгэнэ тийм ээ. За 3 дугаар өгүүлбэр Tom has just out. За he'll be back in about an hour. За тэр цагийн дараа буцаж ирнэ гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр буцаж ирээгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор gone гэдгийг хэрэглэнэ гэсэн үг. За Tom has just gone out. За Tom дөнгөж сая гараад явчихсан тэр цагийн дараа буцаж ирнэ тийм ээ. За 4 дугаар өгүүлбэр Alice isn't here at the moment. I don't know where she is. За энэ дэр мөн адил яг одоо байхгүй байна тийм ээ. Би хаашаа явсныг мэдэхгүй байна гэж байгаа учраас за энэ дэр буцаж ирээгүй буюу gone гэдгийг ашиглана гэсэн үг. За you are very late. За where have you гэж байна. Тэгэхээр энэ дэр за чи маш их оройтчихлоо гэж тийм ээ. Чи хоцорчихлоо. За чи хаашаа явсан бэ гэж асуусан байна. Тэгэхээр энэ хүн хоцорчихсан гэдэг маань хоцроод буцаж ирсэн байх нь тийм ээ. Тийм учраас where have you been гэдэг. За чи хаашаа явж чад ирсэн бэ гэж тийм ээ. За дараагийн өгүүлбэр. Дараагийн дасгал. За complete the sentence using the present perfect. За present perfect цагийг ашиглан өгүүлбэрийг гүйцэтгэж гинэ. За нэгдүгээр дасгал. Sally is still here. He hasn't gone. За Sally энэ байсаар байна. Тэр яваагүй гэсэн өгүүлбэр юм тийм ээ. Дараагийн өгүүлбэр. За I can't find my bag. I forgot my password. За энэ дэр I can't my bag. You see it anywhere. За энэ дэр би цүнхээ олохгүй байна. Чи үнийг харсан уу? Гэсэн өгүүлбэр болох гэдэг юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр асуух өгүүлбэр зохиож бичих юм байна. За тэгэхээр за C гэж аваад учраас C маань болохоор дөрмийн бас хуулиар хураад C болдог. За тэгээд U гэж аваад учраас have гэж асуух хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ асуух өгүүлбэр маань have хасаар асуудаг. За have you за seen present perfect таг дээр бичиж аваад учраас have you seen it? За чи үнийг харсан уу гэж асуусан тийм ээ. It anywhere. Чи үнийг ханагт харсан уу? За дараагийн өгүүлбэр I can't log on to the website. I forgot my password. За энэ дэр би энэ вебсайтыг мэдэрч чадахгүй наа. Пассвордаа марцсан байна гэсэн утгаар бичин тийм ээ. Тэгэхээр энэ дэр би пассвордаа мартчихсан гэдгийг present perfect цагаар бичгэнэ. Тэгэхээр I have за forgot гэдэг үг маань дөрвөн бас хуулиар хувраад forgotten болдог. За forgotten my password гэсэн үг болно. За дараагийн өгүүлбэр I sent Joey an email this morning but he not reply гэж байна. Тэгэхээр би өнөглөө Joey руу одоо мэйл илгээсэн. Гэхдээ тэр хариу бичээгүй байна гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр but he has not буюу энэ дэр hasn't болох хэрэгтэй тийм ээ. Товчлон илэр бичих юм бол has not буюу hasn't. За he hasn't. За reply гэдэг үг маань ed залгаараа хараа y нь болохоор I болдог. Тэгэхээр replied буюу тэр хараахан хариу бичих байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр is the meeting still going on or it finish. За ингэж асуух өгүүлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр болсоор л байна тийм ээ. Уулзалт болсоор л байна уу? Дуусах нь болсон уу гэсэн асуулт бичих юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр with present perfect цаг болгохын тулд за итгэж байгаа учраас has. За has it. За тэгээ finish гэдэг маань дөрмийн хуулиар хувирдаг. Finish яартал ed залгана гэсэн үг. Finished. Has it finished? За энэ дуус болж гинөө дуусна уу гэж асууж байна тийм ээ. Дуусчихсан уу? За дараагийн өгүүлбэр. За the weather change гэдэг хоёр үгийг хөргөж байна. Зарын өгүүлбэр харъя. It's colder now. За одоо хүйтэн байна гэж байна тийм ээ. Тэгэхээр цаг агаар өөрчлөгдсөн. Одоо хүтэрч байна гэсэн өгүүлбэр болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр болохоор the weather гэж байгаа учраас the weather. За weather-ийн артлал бид has авах хэрэгтэй тийм ээ. За тэгээд change маань дөрмийн хуулиар хувраад d залгана. За тэгэхээр changed болно гэсэн үг тийм ээ. За дараагийн өгүүлбэр. За you not sign the form. За гэдэг өгүүлбэрийг зөв болгож чинь. Тэгэхээр you not тэр үгүйсэх өгүүлбэр байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр за you гэж байгаа учраас you за have авах хэрэгтэй тийм ээ. Тэгээд үгүйсэх болохоор haven't болно гэсэн үг. За haven't. За sign гэдэг маань болохоор ed шууд залгана. Signed the form. Could you sign it now? За please гэж тийм ээ. За дараагийн өгүүлбэр are your friends still here or they go home? За найзууд чинь энд байна уу эсвэл гэрт рүү явчихсан уу гэсэн асуулт байх шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ дэр асуух өгүүлбэр учраас за they байгаа учраас have-ыг өмнө бичих хэрэгтэй тийм ээ. They have they. За тэгээд go маань болохоор дөрмийн бас хуулиар gone болдог гэсэн тийм ээ. Тэгэхээр gone home буюу гэр рүүгээ явчихсан байна уу гэсэн асуулт болно гэсэн үг. Дараагийн өгүүлбэр Paul doesn't know what he's going to do. За he not decided. За гэдэг өгнүүдийг зөв хэлбэрээр оруулж байна тийм ээ. Тэгэхээр Paul юу хийхээ мэдэхгүй байна. За тэр одоо хараахан шийдвэг байна гэсэн өгүүлбэр болгож байна. Тэгэхээр энэ дээр за he байгаа тийм ээ. За he байгаа. За тэгээд he байгаа учраас has авах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр he has. За not үгүйсэл байгаа учраас hasn't болж чинь тийм ээ. He hasn't. За decided болдог тийм ээ. Decided. He hasn't decided. За тэгээд
буюу тэр хараахан шийдэггүй байна гэсэн утгатай болно. За энэ өгүүлбэр маань Үнийг өгүүлбэр дуусчихад томор эхлэн тийм ээ. За 10 дахь өгүүлбэр Do you know where Julia is? За Julia ханаа мэдгүй. Yes, I just see her гэж тийм ээ. Тийм ээ би түүнийг саяхан харсан гэж тийм ээ. За тэгэхээр энэ дэр I have гэж үгтэй тийм ээ. За just see маань болохоор seen гэсэн хэлбэр хувирдаг. За seen буюу түүнийг дөнгөж саяхан харсан гэж тийм ээ. За дараагийн өгүүлбэр When is David going away? За David хизээ явсан бэ? За he already go гэсэн юм тийм ээ. Тэгэхээр энэ дэр асуух хэлбэр учраас за энэ дэр David хизээ явах вэ? Явах нь вэ? Хизээ явах вэ гэж асуусан тийм ээ. Тэгэхээр энэ дэр тэр аль хэдийн явчихсан. He already за go гэдэг маань болохоор gone болно. За энэ дэр болохоор хэдүүлээ has-ыг орчихсон байна. He has already gone гэдэг өгүүлбэр болох хэрэгтэй тийм ээ. Present perfect цагтар болохоор has авна гэсэн үг. За дараагийн өгүүлбэр за your course started гэдэг үгийг present perfect цаг дээр хөрвүүлж байна. Тэгэхээр энэ дэр чиний курс эхэлчихсэн үү? Хараахан эхлэх үг байна уу гэсэн утгаараас тийм ээ. За тэгэхээр энэ дэр за юу гэж байгаа учраас your course гэж байгаа учраас has гэж бичэн тийм ээ. Has your course. За тэгээд start маань дөрвийн хувирлаар хувирдаг учраас started за it. Has your course started yet? Not yet. It starts next week. За хичээл чинь эхэлчихсэн үү гэсэн чинь арай эхлэхгүй байна. Эх 7 хоногт эхэлнэ гэсэн үг байна тийм ээ. За дараагийн дасгалыг харцгаая. За read the situations and write sentences with just already yet. За энэ дараах өгүүлбэрүүдийг одоо just already yet гэдэг нөхцлүүдийн аль тохиолыг яхна бичнэ гэсэн үг байна тийм ээ. За эхний өгүүлбэр after lunch you go to see a friend at her house. She says, would you like something to eat? За хичээлийн дараа ланчын дараа гэж байгаа юм тийм. Ланчын дараа чи ингээд найзандаа очсон. Найзтайгаа уулзахаар найзанд авсан тийм ээ. За найз чинь чи ямар нэг зүйлийг хүсэж гинөө гэж асуух. Чи no thank you. I've just had lunch. Би дөнгөж сая үтэн цагаа уучихсан гэж хариулах нь тийм ээ. За хоёрдугаар өгүүлбэр Joey goes out. 5 minutes later the phone rings and the caller says, "Can I speak to Joey?" You say, за Joey гараад явчихсан шүү дээ тийм ээ. I'm afraid. За go out гэдгийг болохоор бүгдээрээ present perfect цаг дээр хөрвүүлж чинь тийм ээ. Тэгэхээр тэр аль хэдийн явчихсан. Гараад явчихсан гэсэн утгаар бичих хэрэгтэй. За тэгэхээр за Joey he has байх хэрэгтэй тийм ээ. He has just за gone out буюу go гэдэг маань gone гэдэг хэлбэрт хөрвүүлдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор just-ыг авна яа тэгэхээр дөнгөж сая гараад явчихсан тийм ээ. Гараад явсныхан дараа залгасан байна тийм ээ. За тэгэхээр just гэдэг бол дөнгөж сая already аль хэдийн yet гэдэг нь хараахан гэсэн утгыг илэрхийлж байгаа. За 3 дугаар хэлбэр You are eating in a restaurant. The waiter thinks you have finished and starts to take your plate away. You say, wait a minute, not finish. Тэгэхээр чи ресторанд хоол идэж сууж агаад зүгч ингээд чамайг дууссан гэж бодоод тавыг жаврааж эхлэх чинь тийм ээ. Тэгэхээр чи төр хүлээгээрээ арай дуусаагүй байна. Хараахан дуусаагүй байна гэж хэлэн тийм ээ. Тэгэхээр энэ дэр хараахан гэдэг yet гэдэг үгийг ашиглах нь байна. За тэгэхээр I за present perfect цаг дээр have тийм ээ. За тэгээ үүсгэж байгаа учраас have not буюу haven't гэж үчинэ. За finish маань болохоор finished болох хэрэгтэй тийм ээ. Finished it буюу би хараахан дуусах байна.